Туршилт 9. Энэ туршилтаар цуваа ба зэрэгцээ эхлэхийг өгсөрч хүчтэй гүйцэтгэх эсэргүүцлийн хамаарлыг судлах болно. Сайн байцгаана уу? Энэ удаагийн туршилтаар бид цуваа болон зэрэгцээ холбогдсон чийдэнгүүдийн хүчтэй гүйдлийг тооцоолж олон, эсэргүүцлийг тооцоолж олох болно. Мөн тооцоолж олсон цуваа зэрэгцээ хэлгээнүүдээ туршилтаар угсарч үзээд мөн хэмжилтээр хүчтэй гүйдлийг нь хэмжих болно. Эндээсээ мөн эсэргүүцлийг нь тооцоолж гаргаад бидний онлоор тооцоолсон болон туршилтаар олсон эсэргүүцлүүд хоорондоо хэр зөрүүтэй байгааг харьцуулж харах болно. Энэ удаагийн туршилтанд батарей, 2 чийдэн, унтраалга, ампер, метр, вольтметр холбогч утаснууд хэрэг болно. Эхлээд цуваа холбогдсон 2 чийдэнгээс тогтоох хэлхийг зурцгаая. Чийдэн бүрийн эсэргүүцлийг 5 ом, батарейны хүчлийг 3 вольт гэж үзээд чийдэн бүр дээр унах хүчтэй чийдэн тус бүрийн гүйдэл хэлхээний нийт эсэргүүцлийг олж өгөгдсөн хүснэгтэд тэмдэглэнэ. Чийдэнгийн нийт эсэргүүцлийг олохдоо эхний томьёог ашиглана. Чийдэн бүр дээр гүйх гүйдлийг олохдоо 2 дахь томьёог ашиглана. Зурсан зургийн дагуу батарей чийдэн түлхүүрийг байрлуулж эхлэхийг өгсөрнө. Эхлэхийг өгсөрч байх үед түлхүүр зайлшгүй салгаатай байх шаардлагатай. Зургийн дагуу батарейны нэг туйлаас хөөж өгсөрвөл илүү хялбар байх болно. Эхлэгийг өгсөрч дуслаа. Ажиллаж байгаа хэсгийг шалгахын тулд унтраалгаасаа. Эхлээд дэлхийд ампер метрийг цуваа залгаж гүйдлийг хэмжинэ. Батарейны хасгаас ирж байгааг ампер метрийн хасгатай. Нэмэх талаас ирж байгааг нэмэхтэй нь холбоно. Чийдэн болгон дээр гүйж байгаа гүйдлүүдийг мөн хэмжиж үзье. 2 дугаар чийдэнгээр гүйж байгаа гүйдлийг хэмжихийн тулд ингээд залгая. Гүйж байгаа гүйдэл маань 1-р чийдэнгээр гүйж байгаа гүйдлийг хэмжээ. Батарейны хасах туйлаас ирж байгаа хэсгийг холбоно. Хэмжилтээ аваад түлхүүрээ салгана. Эндээс цуваа хэлхийнд гүйдэл хэсэг бүрт ижил байгааг бид ажиглалаа. Хэмжилтийн утгыг хүснэгтэд тэмдэглэсний дараа вольтметрийг чийдэнгүүдэд зэрэгцээ холбож хүчлийг хэмжээ. Вольт гэж зааж байна. Одоо чийдэн бүр дээр унж байгаа хүчлийг мөн хэмжицгээе. Хоёрдугаар чийдэн дээр очиж байгаа хүчлийг хэмжиж авъя. 1.3 вольтыг мөн зааж байна. Одоо чийдэн тус бүрийн эсэргүүцлийг тооцоолъё. Чийдэн бүрийн эсэргүүцлийг дараах томьёог ашиглаж болно. Үүний тулд хүчлийгээ гүйдэлдээ хуваах ёстой. 1-р чийдэн дээр 1.3 вольтын хүчтэй байна. Хуваах нь 0.24 ампер. 1-р чийдэнгийн эсэргүүцэл 542 ом гэж гарч байна. 2-дугаар чийдэнгийнхыг бас 542 ом гэж гарах нэ. Харин цуваа хэлхээний нийт эсэргүүцлийг олохдоо дараах томьёог ашиглана. Туршилтын үед хэмжсэн болон тооцоолсон утгуудыг хүснэгтэд тэмдэглэцгээе. Бид цуваа хэлхээнд хэмжилтээ хийж дуслаа. Тооцоолж олсон утга болон туршилтаар олсон утгууд бага зэрэг зөрүүтэй гарч байна. Яагаад зөрүүтэй гарч байгааг та бүхэн өөрсдөө тайлбарлахыг оролдоорой. Ингээд зэрэгцээ хэлхээнд хэмжилтээ хийж үзцгээе. Одоо зэрэгцээ холбогдсон 2 чийдэн бүхий хэлхийг зуръя. Энд мөн чийдэнгийн эсэргүүцлийг 5 ом, батарейны хүчлийг 3 вольт гэж үзнэ. Чийдэн бүр дээр унах хүчтэй чийдэн тус бүрийн гүйдэл хэлхээний нийт эсэргүүцлийг олж хүснэгтэд тэмдэглэнэ. Зэрэгцээ хэлхээний нийт эсэргүүцлийг олохдоо дараах томьёог ашиглана. Тооцоолж олсон утгуудаа мөн адил хүснэгтэд тэмдэглэе. Зурсан зургийн дагуу батарей чийдэн түлхүүрийг байрлуулж эхлэхийг мөн адил өгсөрнө. Эхлэхийг өсөрч байх үедээ түлхүүр салгаатай байх хэрэгтэй санаарай. Зургийн дагуу батарейны нэг туйлаас хөөж өгсөрвөл илүү хялбар байх болно.
камбер метрийг цуваа залгаж гүйдлийг хэмжинэ. Цуваа илгээнд гүйдэл хэсэг бүрт ижил байна. Хэмжилтийн утгыг хүснэхдээ тэмдэглэнэ. Дараа нь вольтметрийг чийдэнгүүдэд зэрэгцээ халбаж хүчлийг хэмжинэ. Хэмжсэн утгуудаа хүснэгтэд тэмдэглэж I тэнцүү V хуваах нь R томьёог ашиглаж чийдэн бүрийн эсэргүүцлийг тооцоолно. Зэрэгцээ холбогдсон үед хэмжилтээр болсон эсэргүүцлийн утга бидний сонгосон утгаас нэлээд их гарч байна. Шалтгаан нь гэвэл чийдэнгээр гүйдэл ихсэх үед чийдэн илүү тод асаж эсэргүүцэл нь ихсдэг байна. За бид өнөөдрийн хичээлээр цуваа ба зэрэгцээ хэлгээнд хүчтэй гүйдэл эсэргүүцэл ямар хамааралтай байхыг үзлээ. За та бүхэн өөрсдөө үүнээс илүү хэцүү хэлхийг усарж үзээд хүчтэй гүйдэл эсэргүүцлүүд нь хэмцсэн утга болон тооцоолсон утгууд хоорондоо хэрхэн хамааралтай байгааг судалж үзээрэй.